Хүнд үзэгчтэй ингээд энэ 7 хоногийн weekly show гэхэд бэлэн болсон байна. Би хөтлөгч Амраа та надтай хамт байгаарай. За энэ 7 хоногт маш олон сонирхолтой үйл явдлууд боллоо. За газар хөдлөлөө. За тэгэл хүмүүс ч өглөө би мэдэрсэн мэдрэгүүгээр зөндөө юм боллоо. Би бас мэдрээгүй хөнгж улсан юм байгаа. Ямар ч байсан газар хөдлсөн гэсэн. Би ер нь баг дараа газар хөдлөл баг хамаг юм нурж мурсны сэрэг хоо өөрийгөө тэгж бодоод. За тэгээд хотын захиргаа сангийн яам хоёр маань автобуснаас болоод бас хоорондоо төр тар хийгээд авлаа. За ангууч маань авилгалчдыг ангуучлахаар авилгалтай тэмцэх газар ирлээ. Гэтэ одоо тэгж утсан юм шүү тий. За одоо угаасаа надад авилгалчтай чинь тэмцэн дүүрсээ зүгээр ядаж хүмүүсийн гой нүдийг баясгах ядаж хүүхнүүдийнхээ нүдийг баясгах гэж бодсон тий. Энэ мэдлэг зэдлэг хамаагүй гэд. Тэгээд мэдээж томилсон хүн хинбэ гэхэлэр хөрөөсөх ах маань ангуучиг томилсон байх юм байна. За гих мэдчлэн олон сонирхолтой үйл явдлууд боллоо. Ингээд бүгдээрээ мэдээнүүдээ үзцгээе. За энэ 7 хоногт сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчд маань нэрсээ өгсөн. За тэгээд бие даагчд маань нөгөө 800 гаруй хүнийхээ гарын үсгээ цуглуулад өгж байгаа. За дээрэс нь одоо нам хүчнүүд одоо өөрсдийнхөө нэр дэвшигчтэй сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүллээ. За энэ үеэр нэгэн сонирхолтой хүн ярьслаа өгсөн байна. Яг эцсийн зорилго нь юу вэ? Тэ сонгуульд нэр дэвшиж. Хаан болох шүү дээ. Ерөөсөө тодорхой шүү дээ. Ерөөсөө тодорхой. Монгол улсад одоо парламентын одоо засаглалаар одоо 30 гаруй жил явлаа шүү дээ, тий. Тэгээ өнөөдөр өөрчлөгдсөн юм юу байгаа? Өчнөө бол нам ингээд хуваагдаа талцаад 7 толгойтой тий 15 толгойтой атгалж 60 мянга шилэн шүү дээ. Зүгээр үлгэрээр ярих юм бол тий. Тийм учраас өнөөдөр нэг тэргүүнтэй нэг толгойтой болох энэ цаг нь болсон. Тийм учраас би өөрийгөө Шингис хаан болох зорилго тэмүүлэлтэй болгоод ингээд явж байгаа. Чингис хаан үнэхээр бас гоё тий. Гэтэ яг Чингис хаан өөрөө ирээд харуулж жоох ингэ санаа зовхтой хүү яана. Энэ одоо энэ хүн яг өөрийгөө Чингис гэдэг юм бэ? Манайхан байна уу? Санаа зовхтой. Гэтэ яг хөтэ тэгээд энэ манай Чингис хаан маань бол одоо шууд үннээ ярьж байна. Тэгээ хамгийн гол нь энэ нь гоё. Манай ихэнх улс төрчд одоо зарим нь бол сэтгэл мэдрэлийн өвчтөн маш олон хүмүүс улсын хурлын чуулганд за зарим нь бүр сайд хийгээ явж байгаа. Тэд нар бол энэ нөгөө өөрийгөө шууд өөрийгөө тим гэдэг илчилдэггүй шүү дээ тий. Манай бол шууд илчилж чинь тэр нь бол гоё юм. Улсын хурлын гишүүн болох гэж байгаа ч юм уу эсвэл бол улс төрт орох гэж байгаа бол ямар нэгэн байдлаар сэтгцийн ч юм уу сэтгэл зүйн асуудал бол тэгж нуудгийн юм шиг байлээ. За тэгээд манай Чингис хаан маань одоо жинхнээсээ Чингис хаан болчих юм бол одоо энэ одоо Монгол улс маань их сайхан болох бах. Уг нь бол энэ залуу маш хөдөлмөрч хичээнгүй залуу байлээ. Тэр нь одоо надад их таалагдж байгаа. Гэхдээ яг өөрийгөө яг Чингис хаан л гэж бодоод ах шиг байна да. Уг нь сүүлд арай өөр юм болцсон юм жийсэн. Тэгсэн чи яалчгүй Чингис хаан болохгүй явж байгаа юм байна. За гих мэтчлийн ийм их хүмүүс орлоо. За тэгээд нийт 14 хүн бүртгүүлсэн одоо сонгуульд оролцохоор бүртгүүлсэн байна. Тэгээд 14 хүнийг одоо сонгон хайрхан дүүрэг болон Хинтэн аймгийн нөхөн сонгуульд одоо нэр дэвшүүлэхээр сонгуулийн ерөнхий хороо маань бүртгэл авсан байна. За тэгээд Чингис хаан маань одоо бас удахгүй биднийгаа одоо гийгүүлэн заларч одоо юуны магадгүй тийм ээ. Тэгээд бүгдэнд нь ямар ч байсан амжилт хүсье. Хожил 14 тийшээ болтугай. За одоо манай монголчууд нэг хүн юу хийгээд байгааг нь мэддэхгүй алга болцсон нэг хүн байсан. Тэгж байгаа байж байгаа нэг гарч ирээд хоёр уул тагсан байдаг. За тэгээд одоо ёстой хөрхийн ажилдаа орж явах шиг байна. Энэ 7 хоногт ерөнхийлөгчийн тамгын газраас нэгэн одоо мэдээлэл хийсэн байна. За өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч хоног хөрөлсөх энэ 30 жилийн хугацаанд ерөнхийлөгчийн эрхэнд байсан хоёр эрхээс үндсэндээ татгалзаж ийн гэж хэлж болно. Нэг нь бол шүүхийн томилгоо шүүгчдийг хариуцлага тооцох механизмыг бий болгох чиглэлээр за энэний дагуу шүүхийн тухай хууль батлагдсан гарсан. Энэ шүүхийн тухай хууль батлагдсан гарснаар бол хориг тавьж за мөн одоо үндсүүдийн зэцэд хүсэлт гаргаж тавьсан байсан. За хоёр дахь нь болохоор бол авилгалаа тэмцэх газрын даргыг ерөнхийлөгч биш за ерөнхий сайд улсын хурал санд болгодог байх. Энэ одоо зүйлээс бас татгалзаж байгаа. Манай Хөрөл Баатаргой
бүр амар ойлгомжтой юмыг хүртэл маш ойлгомжгүй тайлбарлалт юм л. Би яг энэ мэдээний яг монтажн дээр сууж байхдаа хүүе энэ ийм ойлгомжтой юм ингэж амар ойлгомжгүй тайлбарлаж болд юм уу та гэд тэ. Бүр гайхсан. Тэгэд бүр ингээд яасан энэ мэдээллийг бараг яг энэ хэвлэлийн багварлын өмнө авсан юм шиг юм яриад л ингээд тойруулаад нөгөөдгийгөө бүр ингээд хэлж ядаал тэ. Тэгээ би бүр ингээд бүр сүлд арайчтай ингэж тайлбарлаад байгаа тийм би гэж бодсон шүү дээ. Харин тэр ардан зогсож байгаа хуульч залууд айгүй гоё тайлбарсан. За энэ бол сайн мэдээ монголчуудаа. Ерөнхийлөгч маань хамгийн анхныхаа хамгийн зөв шийдвэрийг гаргалаа. Энэ юу болсон бэ гэхээр шүүхийн шинтгэлийн тухай хууль гэдэг ингээд багц хууль явж исэн. За энэ нь үндсэн хуулийн цэцээр өшөөд гаццсан байсан. Одоо ерөнхийлөгч ингээд нөгөө шүүхийг томилдог. За тэгээд шүүгчийг одоо юу гэдгийг те шүүгчд хариуцлага тооцдог эрх мэдэл нь бүгд ерөнхийлөгчд төвлөрсөн. За дээрэс нь авилгалтай тэмцэх газрын даргаыг одоо тавьдаг эрх мэдэл нь бүгд ерөнхийлөгчд одоо төвлөрсөн байсан бол энийг шүүхийн хуулиар задлаад өөр хүмүүс рүү эрх мэдлийг өгсөн. Гэтэл энийг үндсэн хуулийн цэцээр бол гацаачихсан байсан. Энэ гацаанаас гаргасан гэсэн үг ээ. За мэдээж төгсөн гэж бол байхгүй. Мэдээж энэ хуулийн дээр асуудалтай юмнууд байгаа. Гэхдээ өмнөх байсан хуулиудаас илүү сайн хууль болсон юм аа. За тэгэхээр нөгөө шүүхийн хууль маань одоо гацаанаасаа гарч ийна гэсэн. Нөгөө шүүхийн ерөнхий зөвлөлийн хүмүүс чинь бөө хүмүүс нэр мэрээ дэвшүүлэл явж исэн чинь авчид үндсэн хуулийн цэцээр өшөд гаццсан байсан бол энэ гацаа ингээд гарч байгаа юм байна. За тэгэд энэ бол маш гоё том улс төрийн зориг байсан. Маш олон хүмүүс тэгж бодож исэн те. Энэ хүрээс хүчин гараад буцаал нөгөө шүүхийнхаа эрх мэдлийг өөр төр авчих юм биш үү гэж ярьж исэн бол үгүй байх нэ. Тэгээд энэ ямар ч үсэн шинжил бол цаашаа явах юм байна. Тэгээд би бол энэнд одоо энэ хүрээс өхөд зөвлөж байгаа энэ хуульч залуучуудад одоо бас браво гэж хэлмээр байна те. Энэ залуучуудын бас үүрэг энэ хуульч зөвлөгөө өгж байгаа залуучуудын үүрэг бол бас маш том байсан бахаа гэж бодож байна. Тэгээд энэ бол энэ 7 хоногийн бүр үнэхээр одоо цохон тэмдэглүүлжтэй маш сайн шийдвэрүүдийн нэг байсан юм байна. Айс. Уулмал гэхээ багсгаад ийм ингэдэг босхгүй шүү дээ. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Simple Digital зээлийн аппликейшн ажиллаж байна. За энэ аппликейшн маань 300 сая төгрөг хүртэлх автомашины зээлийн үйлчилгээг танд санал болгож байгаа юм биш үү? Та яг одоо Simple аппликейшныг татаж аваад хурууны хэгээ уншуулснаар та өөрийн зээлийн эрхээ шалгах боломжтой байна. За ингэснээр та хуучин машин авах юм уу, шинэ машин авах юм уу гэдэг тэр сонголтоо хийх юм байна. Та яг одоо энэ нэвтрүүлгийг үзэнгээд аппликейшнаа татаад та хэдэн төгрөгийн зээлийн эрхтэйгээ шалгаарай. Simple Digital зээлийн аппликейшн таныг машинтай болгоно. Монгол улсын 2 инфлюенсер залуу энэ 7 хоногт хэрүүл хийлээ. Би зүгээр ажиллаа хийгээд чи миний нуруу хэд удаа алгадаад тэгээд чи 5 минут на coin хийж өгнө янз бүрийн тэр юм яриад тэнд хариу өгжил таарна шүү дээ. Тэгээд дараа чи над руу Instagram message явуулаад тэргээ дааж чадахгүй над дээр хүрээд ирээд миний цамцыг урсан, хэдэн товчиг яасан, наваг нэг алгадаад авсан, миний нүдний шил унсан, эвдрээгүй ямаа да. Тэгээд Brussels-ийн камер дээр бүх юм байгаа шүү дээ, bro. Их байгаа. Одоо цагтаа ирсэн байна. Чамаа мэдүүлж байна. Тэгээ чигти ингэж мэдүүлэх хамж байгаарай заа юу. Тэгэл надад оролдоо болно. Өөр хүмүүстэй оролдоо болно. Гэхдээ энэ дээр хариуцлага байгаа. Мэдлэлцээнд би орно гэсэн. Чи дугаа байна. Мэдлэлцээнд орооч. Хоёлоо мэдлэлцээнд оръё. Өдрөөтөө сая тааралтай жоон сандрагдсан уу? Уучлаарай. Зүгээр л юм ярих гэсэн шүү дээ. Хөлөө гараад юм яриад туу гэд. Айгу тавиас усан ч. Чамдаа би юу гэж гартыг? Би яах гэж гарах юм гээд.
одоо мэдэхгүй нэг тийм тэгснэ ингээд ПМ үсгээр намайг чаагаад тэг одоо сандарсан хүний л үйлдэл юм байл үтэй. Гарууд ингээд яг амьдрал дээр ингээд тааралтаад ингээд нүднүүдээ харилцаар яг байгаа байдал нь ийм л байгаа. Яа, жиггэн те. Чи баг UFC болцсон юм шүү. Амар юм бэ те. Тэгээ би энэ яриаг нь ингээд нэг ухаж ойлгох гээд байгаа. Эхлээд нөгөө мөнхч идрата миний найзаа хоёлоо гараад ярьчиидхүү гингүүтээ нуруур нь хоёр алдагдсанаа дараа цамцын нурууд хоёлоо гараа ярьчил та өгшөө. Тэгснэ дараа товчин ингээд нэг нэгээр ингээд тассан гэж хоёлоо гараад ярьчил та өгшөө. Тэгснэ ярьчил та Bro, энэ бол камертай bro. Нэг тийм хэрүүл болсон байна. За тэгээд одоо энэ ч яг яагаад чирлдэд би одоо сүлд уучрын жолгоолсон. Нэг нь coin гарах амархан гээд нөгөөт нь гарах зүг гээд ингэснээс болсон юм уу? Эсвэл бол тэнцээч одоо пивний газар пив ууцсан байснаас болсон юм уу те? За тэгээд идэр бот гээд энэ залуу бол бүр сүлдээ цагдаагийн газар очиод мэдүүлэг зэдүүлэг өгч байгаа харагдан лээ. Тэгээд залуучуудаа нэг хэдүүлийн нэг гоё ив нартай байя. Хоорондоо те бүр ингэтлээ одоо би бинийхээ ингэтлээ ч юм уу та эсвэл bro гэтлээ те хоорондоо битэн муудалцаач. Зүгээр яах вэ тэгэл зөндөл хүмүүс конфликттэй хоорондоо муудалцал үүдэг. Тэгээд хэдүүлээ гоё ингээд яриад гоё шийдчихэлт. Энд чинь тийм амар субъектив юм биш үсттэй ингээд хоорондоо тэг алцах гал ингээд те. Тэгээд гайгүй л үдээ манай залуучууд хоорондоо тэг нэг уучраа олжороо тэгээд маш олон залуучууд та хоёрыг харж байгаа шүү. Тэгээд сайхан эвтэй байгаарэ. Тэгээд койно зархан зараад одоо янз бүрийн санхүүгийнхээ боловсролыг олгох нь болоход энэ сайхан ив нэртэй явцгаараа 50 байцгаа. За энэ 7 хоногт бол коронавирусын өвчлөлийн тоо бол 4,000 шахаал ингээл те ингээл яваад байна. За тэгээд тэр үеэр одоо улсын онцгой комиссийн дарга амар сайхан дарга маань халдвар төвчин судлалын үндэсний төвийн гадаа очирсан хүмүүстэй танилцсан юм байгаамаа. Хизээ ирсэн. 6 цагийн үед ирсэн. За. Тэгээ одоо хүлээгээд байна уу? Ямар зорилгоор өгч байгаа лээ? Та албан байгуулагчийн PCR шаардсан уу эсвэл байрнаас яасан уу? Ойрын хавтал болсон болохоор. За, та яасан гэж шийдлэг өгч байгаа лээ? Хавтлаа? Ойрын хавтал болсон юм уу? Тий, ойрын. 3 өдөр ингээ очирлаад би одоо шинжилгээг өгч чадахгүй. За, та яасан гэж өгч байгаа Би жоохон ханиалгаад байна. Тэгээ одоо айгаш. Хүмүүсээ би одоо ингээ 7 хоног дээрээ одоо миний бодлоор энд хийж байгаа байхгүй. Яасан гэж та нар ийм олуулан гадаа очирлон зогсож байгаа юм бэ? Яасан гэж шинжилгээ өгөх гээд байгаа юм бэ та нар те? Яасан гэж Гэхдээ яах юу байх вэ те? Энэ корона авсан байж магадгүй л гадаа зогсож байгаа. Тэгэд энэ нэг тийм нэг юм нэг муухай тийм дээрэнгүй ийм байдал үүсэж байгаа тест. Нэг хэсэг хүмүүс нь ингээл хашааны цаанаас нэг гэдэг хүмүүсийг ажиглал те. Өш энэ хашаа дотор байгаа энэ ямар төрлийн амьтан бэ гэдээ баг зоо парк үзэж байгаа юм шиг те. Нөгөөдөл нэг хашаан дотор алдцаж малцаад бөө юм болоод хит хоног бүр очирч мочилсан гэж байгаа шиг те. Тэгээд нэг иймэрхүү юм сонин нэг юм хачаа хандлага харагдаж байна те. Нэг хүнтэй дээрлэгсэн маягаар те. Яасан гэж өгөх гэж байгаа. Яасан? Юу гэсэн гинэ? Хэд хоногоо тэр гэсэн мэгээд амар муухай дээрлэхүү. Тэгээд уг нь зүгээр асуултаа уучлаарай та гэд асууж болно шүү дээ. Нэг юм хэрэлдэх гэж байгаа юм шиг ярих юм. Тэгээд энэ нь бол үнэхээр таалагдсангүй. Тэгээд дээрэс нэг юм дарга анги нь хашааны гадна тусдаа анги нөгөөдлөг ажиглаж мэжгэлцэн те явж байгаа юм шиг нэг тэр мэдрэмж нь бол айгүй муухай санагдлаа надад бол. За тэгээд энэ бол юу тарьсан түүнийгээ хурааж байгаа үйлдэлээ. За баг монголчуудыг жил 6 сарын турш айлгсан. Өдөр болгон 11 цагийн мэдээгээр айлгсан. Тэгэд энэ айц чи одоо бол дуусаагүй явж байна. Хүмүүс айж байна. Коронавирус авчих юм бол энэ бол аимшигтай өвчин гэж бодоод хүмүүс айгаад байна. Бүр өдөр болгон хүмүүсийг айлгсан шүү дээ. Тэгээд тэр юу тарьсан? Тэр айцыг тарьсан. Тэгээд тэр айцыг тарьсан учраас хүмүүс айсандаа болоод ямар нэгэн байдлаар ухаалаг шийдвэр гаргахаас түрүүлээд гяс очоод коронавирус авсангүйгээ мэдээл гэдэг ийм л процесс явагдаж шүү дээ. Та нар өөрсдөө чи хийсэн юм шүү дээ. Тэгэхээр энийг одоо нэг хараал гайхаал алмаарал тэгээ нэг хашааны гаднаас ингээл нэг юм амтан үзэж байгаа юм шиг тэгээ мал хуйтай харьцаж байгаа юм шиг ийм байдлаа болооч.
За тэгээд энэ 7 хоногт бас нэг юм явсан нь өнгөрсөн 7 хоногийн нөгөө 22 цагаас хойш хаах ёстой гэдэг яриа маань энэ 7 хоногийн дундуур хэд хэдэн вебсайтаар бүр санал асуулга яваад иргэдээс бүр санал аваад ингэж явсан байгаа. За ер нь иргэд энэ тал дээр бас ямархуу бодолтой бүгдийг харъя. Хөл орой тогтоох саналыг халдвар төвчс судлалын үндэсний төвөөс эрүүл мэндийн амгалан улсын онцгой комисс гаргаад байгаа. За ингэснээр 22 цагаас хойш хатуу хөл орой тогтоовол халдварын дархалтыг 20% бууруулна гэж хөсөөтийн мэрэгчлэтнүүд үзэж байгаа. Дэмжихгүй. Яагаад дэмжихгүй? Шөнө коронавирус илүү дарахдаг юм уу? Тэрийг хэн баталсан? Хинж батлааг байгаа ш, тэ? Тэр бол дэмжихгүй. Дэмжихгүй. Заавал орой гэдэг нь ямар ч ихтэй тэгээд. Тэгвэл нэг л дээр нэг мэсэн өглөөнөөс хойш хатуу хоройгоо тавьчихгүй юу? Тэ. 22 цагаас хойш хин явах юм. Тийм үст. Нэгэнтээ 22 цагаар тогтоох гэж байгаа. Тэртээ дэргөө одоо 50 тууцсан л да бүх юм аа. Яа тэгвэл нөгөө манай ажил болохоор ер нь бол яг 10-аас хаад байхгүй. Тэгэхээр бас ажилтны хүмүүс аягүй хүндрэлтэй байна. Одоо би ер нь дэмжихгүй байгаа шүү дээ. Тэгээд өчнөө хөл ороо тогтоолоо барилаа. Харахгүй шин хөл ороо тогтоогоод ер нь ямар хэрэг байгаа юм. Шалдмын одоо бар ресторан нэгээ заавараа би ер нь гайхаад байгаа шүү. Монгол болохоор энэ корона чи унтаад амарч тийм үү? Энэ хөрөл сөхөж одоо сонгол үеэр бас л 2 м заавар баригчаад 2-3 мянгуулаад хэврэлдээл. Их хурлын сонгуулаад ч гэсэн ялгаа авахгүй. Тий. Тэгээ энэ хүмүүс чи ажил амьдралаа бас хиймээр биш та. Одоо би ч гэсэн ажил амьдралтай хүн ямаа хийж амьдрмаар байх юм. Төр засгийнханд бол энэ баячуудад хамаагүй байдаг баг. Тийм ээ. Би бол одоо чи эсэргүүцчих. Йоо, манай иргэд ямар амар ухаантай дээрээс саркастик юм бэ? Тэр өвөө бүр амар гоё л дээ. 50 тууцоо гэдэг яг үнэн 50 тууц одоо юу тэр 22 цагаас 20-20-г угаасаа 50 тууц. Одоо зүгээр энэ коронавирустайгаа зөгчиж амьдрмаар байна. За бас яг энэ асуудлаар улсын хурлын гишүүд бас үг хэлсэн байна. Хөл хоройг дорой гэж байгаа иргэд байгаа мó? Та гараад асуу та. Миний иргэн тойрнолоо алга бол. Одоо бол бүгд нөхцөл байдалтайгаа эвлэрээд хувийн хариуцлагаа дэвшлүүлээд явах хэрэгтэй гэж бодож шít. Би бол одоо хувийн хүний хариуцлага чухал. Бүх юмыг одоо төр засаг одоо холбоод хариуцлагаа чихээд байх хэрэггүй нэг талаас. Йоо, яг наадах ч юм байхгүй да баярлаа энх хоёр гişүнэ тий. Яг үнэхээр одоо хувь хүнийхээ хариуцлагыг шилжүүлье. Байгууллагууд өөрсдөө энэ төр засгаас хамаагүй сайн риск менежментийн манай энэ том компаниуд бол одоо риск менежментийн хувьд бол энэ манай засгийн газраас хэд дахин илүү чадвартай болсон. Менежментийн чадвар нь хэд дахин илүү болсон. За дээрэс нь хувь хүмүүстээр хариуцлагыг оноомоор байна. Хувь хүмүүс ч гэсэн өөрсдөө аягүй сайн риск менежмент хийдэг болсон. Одоо заавал ингээл төр гарч ирээл бөөнд нь ямар нэг байдлаар хорих гэдэг ямар ч шаардлага байхгүй. Тэгээ одоо хүмүүсийг битээ айлгаач. Айлгах тусам наад хүмүүст чи аргалан хөдлөөд ингээд янз бүрийн ийм хаус байдал үүсгээд шүү дээ. Бид нар одоо хамгийн сүүлд авсан мэдээлэлээр нийт хүн амынхаа 70% нь вакцинжуулчаад байна. 2-2 тун хийчихэд байна. Одоо зарим хүмүүс бүр коктейл тун руугаа хөдлөө орж эхэлж байна. 2 Sinovac хийлгэснээр одоо сүүлд нөгөө Pfizer хийлгэсэн явж байна. Тэгээд хүү чи яа 2 өөр хийж яах вэ коктейлтчлөө гэж явж байгаа юм. Тэгээ одоо сүүлд коктейл руу хүртэл орж байна тий. Зарим нь бүр одоо 4-р тунгийн тухай ч асуудал яригдж эхэлж байна. Тэгээ одоо магадгүй ингээд сүүлд юу ч болох юм аа. Тэгэхээр ингэж өндөр вакцинжуулчаад одоо ингээд айгаад гүгээд байгаа болооч. Одоо бид нар өөрсдөө хариуцлага үлээе. Та бүхэн зүгээр ажиллаа хий. Хүмүүсийн ажлыг зүгээр хийлэг. Тэгээ тэр нэг коронагийн хууль гэдэг тэр хуулиа сунгана гэдээ яваад байгаа юм билээ. Тэрийг одоо болоо. Одоо бид нар зүгээр амьдрмаар дэлхийн нийт тэр чигээрээ хэвийн амьдрал руу орчихжээ. Монголч ихсэн хэвийн амьдрал руу орё. За энэ 7 хоногт засгийн газраас нэг хэвлэлийн байгуулалт хийсэн. За энэ үеэр нэгэн анхаарал татсан шийдвэр байлаа. Нийслэлийн нэгдийн зөвшөлтийн хуралцыг дараах хамгийн газар зархичийн ажлын алба. За 16 агентлаг алба. Нийтдээ 900 гаруй ажилтан албаа багш техникийн ээлжинд яармгийн нийслэлийн шин захиргааны байрлал нүүх ийм шийдвэр гарлаа. Энэ бол төвлөрөлтөй хийх тэмцэлд төвжилтэй хийх тэмцэл төрийн байгууллагын зүгээс гаргаж байгаа манлайллыг одоо хот ингээд авч явах ийм шаардлага үүсч бий болсон. Үүнтэй холбоотой ийм тогтоол гарлаа. Манлайлаад ах юу бах вэ? Энд чи одоо барьсан байдал руугаа нүүдэх юм уу таад чи одоо их манлайл занлал би нүүлээ тэр гэж мэгэл тэ хичнээн 10 тэрбум төгрөгөөр барьсан байрлал одоо явахаас өөр яах юм ээж одоо.
Тэгээ манайхан ч бас их маягтай тэр байр руу явахгүй ч байсан болно шүү тэр гэж мэгээд бүр нэг юм маягтай хүүхэн шиг тий. Тийм тэр хол руу явж ирсэнс тэрийг эмнэлэг болгочих гэдгсэн шүү дээ. Тэгээ одоо бүр хүчиндэж засгийн газрын бүр шийдвэр гарч оноос өмнө та нар зайлцгаая ёо гэж загинжиж арай гэж нэг өгч ирсэн. За манлайлал явъя да. Зүгээр явж байгаагаа хүртэл манлайлж ийн өдр гэж ярьж байна тий. Гэхдээ энэ бол бас гой шийдвэр тий. Одоо тэр хотын захиргааны гэдэг бөө олон машинч тэр талбайгаар нэг тэр одоо тэр хотын захиргааны байрны эргэн тойрночд битүү машин түгжээтэй байдаг. Одоо ядаж тэр хавцаа нэг жоохон амьсгал авах нь тий. Яа жоохон ч ихсэн амьсгал авах нь гэдэг. Тэгээд одоо ер нь бол энэ төрийн захиргааны байрнуудыг ингээд нэг нэгээр нь одоо сайхан хотын захууд руу явуулаад хотын төвийнхөө төвчрлийг багасгамаар байна. За тэгээд хотын захиргаа маяглаггүй зүгээр явцгаа та нар нэг маяглаад бид нэр явахгүй моххон гэд. Тэгээд бүгдээр ямар ч байсан 2022 оноос өмнө хотын захиргаагаа жоохон хотын зах руу явуулаад авлаа. За тэгээд дараа чинь бас яам тамгын газрууд хотын зах руу гараасай гэж хүсэж байна. Энэ бол гоё мэдээ байлаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар One Home төсөл ажиллаж байна. За энэ төсөл маань гадаадд байгаа монголчуудыг орон сууцжуулах төсөл юм байна. За гадаадаас Монголд одоо байр авахд одоо танихгүй хүнээр зуучлуулдаг. За тэгэл маш олон төрлийн эрсдлүүд гардаг. Тэгэхээр энэ эрсдлүүдийг бүгдийг багасгаад за дээрэс нь бүх зүйлүүдийг нэг дор шийдсэн ийм төсөл юм байна. Та байраа сонгочих болох юм байна. За дээрэс нь хэрвээ байраа сонгоод танд тодорхой хэмжээний мөнгө дутах юм бол энийгээ бас энэ төслөөсөө зээлээд авчиж болох юм байна. За дээрэс нь олон улсын хуулийн фирмтэй хамтарч ажиллаж байгаа. Таны бүх гэрээ хэлэлцээр бүх юмнуудыг энүүгээр одоо албан ёсоор хийчих юм байна. За дээрэс нь одоо барилга хот байгуулалтын яам. За тэгээд дээрэс нь одоо олон төрлийн байгууллагуудтай бас хамтарч ажиллаж байгаа юм байна. Гэх мэтчлэн маш олон давуу талтай ийм төсөл юм байна. Хэрвээ та гадаадаас Монголдо байр авахыг хүсэж байгаа бол нэг тэгээд home.cgmn гэдэг энэ вебсайтаар зочлоод тэгээд та ямар ч эрсдэлгүйгээр өөрийн орон сууцтай болоорой бас зээлээр бас байр авч болох юм шүү. За ингээд коронавирусын дэгдэлт чинь маш өндөр болоод байгаа. За тэгсэн чинь бидний хизээж бараг харж байгаагүй нэг юм бүлгийн хүмүүс байгаа юм байна. Тэгээд цөөхүүлээч юм байна. Тэгээд эдний чинь байнга л одоо та нарт их хэстэй ингэх хэстэй гэж идэг хүмүүс юм байна. За энэ нь хин бэ гэхэлэр резидент эмчнэр гэдэг нэг хэсэг хүмүүс байна. Яг эмч юм шиг оюутан юм шиг. Ажиллах гэж байгаа юм шиг ажиллахгүй ч байгаа юм шиг. Нэг юм яг нэг хоёрын хооронд 3 донд болцсон юм хүмүүс. Бас энэ 7 хоногт үгээ хэлж үзэл бодлоо илэрхийллээ. Хамгийн гол нь тим юм баар нь ханахгүй би тэд одоо юу хийх үү гэхээр буудлын тусгаарлалтанд очих юм бол хоол зүүн халан үзнэ. За би тэгээд зүгээр хэрвээ ингээд хандлын баг гэж та нар мэдээд байгаа шинжилгээ аавна хүнээс. За тэгээд хүмүүсийг имлэг рүү зүүн ийм л юм хийж байгаа. Үндсэн мэргэжлийн холбоотой ерөөсөө юу ч хийгээгүй. Үзэл бодлоо илэрхийлсэн чих дарамттай л байдаг юм байна. Ямар тай суралцахад хэрсэн түтгэлзүүлнэ л гэж байна. Цалин мөнгө олохгүй гэж хамаагүй цалин мөнгө авахгүй ч гэсэн яг сурах юмар сурмаар байна. Одоо үнэхээр шантарж байна. Би тэд чинь ковид юмч болох гэж сураагүй. Үндсэн мэргэжлийн амийг сурмаар байна. Би тэдийг та хэд ковидод дайшлагдсан хүн алж болно гэхгүй штэ. Та хэд ковидод дайшлагдсан буруу эмчилгээ бичиж болно гэхгүй. Та хэд ингээ ковидод дайшлагдсан юм чинь яах вэ? Энийг шууд төгсгөж гэхгүй. Яг л шаардах юмаа шаардж байгаа нөх юм аа нэгж байгаа. Ямаа сайн сурч мэдэхгүй бол оюутан байх цаг үе өнгөрсөн. Резидент эмч гэдэг чинь эмч гэдэг тодорхойлолттой учраас яг л бусад эмчнэрийн адил онш тавиал хүн үзэл тийм л хэмжээнд очих хэрэгтэй. Гэтэл ингээ ковид үзэл хүнээс PCR аваад хүний шинжилгээ зөөгөл хүнд хоол зөөгөл халуун үзэл явдаг тийм эмч бол болмооргүй байна. Вау бүр ёо толгойн орой руу бүр орж штэ. Ямар лаг юм бэ? Үнэхээр би бүр баяр хүргэмээр байна те. Өөрсдийнхөө төлөө тэмцдэг ийм лаг залуучууд гарч ирж байна. Эдгээр маань одоо нэлээд олон сар дуугаа явсан. За бараг цалин хөлс байхгүй. Дээрээс нь сургалтын төлбөрийг төлдөг гэж байгаа юм чинь. 800 сая төгрөгийн төлбөрөө төлөөд тэгээд одоо юу гэдгийг одоо юу коронавирустай хүмүүс рүү одоо бараг эдний чинь бараг зарц боол мэт ашигладаг. Тэгээ энэ хүмүүсийг үгүй хэлэх нь зүг бохгүй. Амар зүг ярьж чинь тий.
Хиний төлөө юуны төлөө ажиллаад байгаа тийм биз дээ. Энэ хүмүүс чи өөрсдөө төлөө тэнцээ сургууль зураад өөрсдөө төлөө тэнцээ ажил хийх гээд ирж яхад нь та нар одоо бараг л бидний өмнөөс яв. Бидний өмнөөс одоо энэ гал руу ор гэж байгаа юм шиг ийм байдал бол үзүүлж болохгүй хаа. Тэгэхээр энэ бол маш гоё үлгэр жишээ ийм зүйл боллоо. Тэгээд энэ залуучуудыг бол би дэмжиж чинь та бүхэн зоригтой байгаараа, хүчтэй байгаараа би та нарын талд байгаа шүү. Nice. 25 дугаар сууг телевизээр ер нь Монголд ер нь халамж юу болоод байгаа талаар, яг амьдрал дээр юу болоод байгаа талаар, ажиллах хүч яачаад байгаа талаар маш гоё мэдээ явсан байна. Цар тахлын үеийн хавтгаарсан халамжийн бодлогын нөлөөгөөр ажил хийж мөнгө олох сонирхолтой хүн ховордсон гэдгийг бизнес эрхлэгч, ажил олгогчид хэлж байна. Ер нь Монгол улсад огт халамж авдаггүй айл өрх иргэд тун цөөхөн болсон. Тэр дундаа ковид цар тахлын үед төрөөс иргэд аж ахуй нэгжүүдэд тусгаалan харж үзсэн бодлогын нөлөөгөөр сүүлийн үед ажил хийх сонирхолтой иргэд цөөрсөн байна. Тухайлх юм бол төрөөс үзүүлж байгаа 16 нэр төрлийн 72 ангиллын 551 халамж үйлчилгээг жилдээ 800 мянган иргэн буюу 4 хүн тутмын нэг нь халамж авдаг байна. Тэдний дотор 2-3 байр машинтай мөн олон зуун малтай хүмүүс ч бас хүнсний толон авдаг байсан саяхан илэрч эхнээсээ хасагдах болоод байгаа юм а. Одоо ажил хийх тийм сонирхолтой хүн байхгүй болчиход шүү дээ. Нэг хэсэг тэгэл халамжид ажил хийж байгаа нэгнээс татвар авч ажилгүйчүүд халамжлаад гар шин ажил хийх юм бэ тийм үү. Тэр зам барилгын салбарт бол цалин өндөр шүү дээ. Хамгийн бага туслах нь л одоо өдөрт 50,000 төгрөг авч байгаа жишээ. Өдрийн цалин шүү дээ. Энэ бол яг одоо өнөөдөр байх. Тэгээд гайгүй удаан ажилласан ч юм уу нэг удаагч шүү дээ. Арай нэг жоох юм хийдэг хүмүүс нь 70-аас 100,000 төгрөг өдрийн цалинтай байгаа. Дээрээс нь хоол унаа нүнгүй энэ төр. Ер нь бол цалин бол ер нь манайд хангалттай байгаа шүү дээ. Гол нь манайхаа ажил хийхгүй л байгаад л учраас. Ер нь бол би бол одоо шулуухан хэлгээд бол энийг хатгаар халамжаа болил гэж л байна. На халамжаас ч болон бид нар ч одоо ингэ сүрч шүү дээ. Хүмүүс чинь хоногийн хоолой төлөө явдаг гэсэн хоногийн хоолой нуус үлдээд өчгөр ирэхгүй шүү дээ. Энэ үнэн шүү дээ. Яг үнэн. Яа энэ бүр яг үндхүү бүр яг Монголд бүр яг хамгийн тулгамдчаад байгаа асуудал. Одоо нэрээ ингээд ажлын зар хаал юу л вэ? Ажлын зарлал байна. За тэгээд юу болсон бэ гэхээр ерөөсөө хүн болгоо халамж авдаг болсон. Хоолны толон авж гин, хүүхдийн мөнгө авж гин, хүүхдийн сургууль дээр очиод хоол идж гин. За тэгээд өөр маш олон төрлийн халамжууд авч байж байгаа л мөнгө тараадаг, байж байгаа л мөнгө тараадаг. Сонгуул болохоор бүр юм сүлжээ үүсгэж байгаад мөнгө тараадаг. Тэгээд нүү хүмүүс чинь зүгээр сууж байгаад мөнгө ороод идэм байх гэж ойлгож штэ хүмүүс. Тийм учраас Монгол улс маань ажил хийх сонирхолтой хүн байхгүй болсон байна. Тэгэд одоо ерөөсөө ингэ хин хаанаас мөнгө өгөх бол гэн ингэ ангаахаш ингэ ангаагаал гэдэг ингэ тийш. Одоо надад ямар улс төр чинь ямар гоё халамж амлах бол гэд. За энэ хэвээр явах юм бол Монгол улс зүгээр сүрлэл рүү. Зүгээр сүрнэ. Хин ч ажил хийх үсэхгүй архиа угаад алцаагаад тэгээд арвалцаатай юу хийх нь ойлгомжгүй ингээл байж байгаа. Ийм л ирээдүй одоо бид нэр бүтээж байна. Тэгэд улс төрчтөө сонгуулиар наад халамж амлдаг одоо болооч бүр наад халамж чинь бүр хавтгаараад бүр огоод бүр ингэ бүр амар болчлоо. Одоо наадах чинь болно. Одоо хүмүүсийг илүү ажил хийлгдэг болгооч. Хүмүүсийг өлсгөөч. Наад хүмүүс чинь өлсөөд ирэхлээр ажил хийн штий. Бүх юмыг бити амруу хоолны бэлнэр амруу хийж өгөөч. Наад хавтгаарсан халамжаа одоо зогсоогооч. Тэгэхгүй л одоо баларлаа. Ромын араас орлоо. Ром ч одоо сүүлдээ ингээд халамжиндаа одоо дулдууцсаргаад ингээд сүүлдээ тэр улс нь мөхсөн шүү дээ. Яг Монгол улс тэрний араас орлоо шүү дээ. Одоо наатагаа зогсоогооч. За ингээд халамж аваад нэг хэсэг нь ингээд амаа ангаагаад тэнгэр ширтээ дээшээ хараа сууж байгаа бол бас зарим хэсэг нь бас ажил хийгээ явж байна. Эвтээд сургуульд сурхаас татгалзаж барилгын кранист мэргэжилтэй болсон Эрдэнэ жаргал бүсгүйг бид мэдээллийнхаа хөтөлбөрөөр онцолж байна. Хэдэн жил кранистаар ажиллаж байна. Яагаад энэ мэргэжлийг сонгох вэ? Одоо энэ жилдээ яг 10 дахь жилдээ орж байна. Ах, энэ дэшээ гарч ирж исэн тэр бүч ямар байсан бэ? Угаасаа яг ялгаагүй амар ажилласан. Тэ би хамгийн анх шууд гарч исэн кран одоо энэ кран шиг юм өндөр 16 давхар бодлого дээр кран байсан. Тэгэл одоо мэдхгүй яг тэр нөө жоох хөвгтэйсэн болохоор ч тэр юм уу. Тэгэл нэг 2 удаа гарч ирэл тэгэл ер нь яхаа болсон.
Манай улсад 2000 гаруй кранист ажиллаж байна. Тэдний 30 орчим хувь нь эмэгтэй кранист байгаа юм. Дулаанбайр, Тансаг офис бүрийг барилгачид бүтээн байгуулж тэдний өдөр тутмын үйл ажиллагаанд кранист чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд халуунд, намрын сэрүүн өдрүүдэд ч цуцаж шантралгүй ажиллаж бүтээн байгуулалт хийж байна. Вау, ямар гоё юм бэ. Одоо ийм бас ажилсаг залуучууд маш олон байна. Амьдралын төлөө тэмцэж байгаа хүмүүс маш их байна. Ажил хийж байгаа, өдөр шөнөгүй цоцлохгүй хөдөлмөрлөж байгаа, үр хүүхдээ илүү сайхан амьдрал руу хүрэхийн төлөө явж байгаа ийм лаг залуучууд зөндөө байна. Тэгээд энэ залуучуудаа бүгдээрээ дэмжээрээ хааж хорих биш те. Харин эсвэргээр энэ залуучуудаа бүгдээрээ гоё дэмжээд, тэтгээд, бие биенийгээ урамшуулад те. Ингээд бүгдээрээ илүү сайхан ирээдүйн төлөө бүгдээрээ гоё хамтдаа явцгаая. Тэгээд ажил хөдөлмөр хийж иж Монгол улс хөгжиж шүү. Түүнээс алцаагаад амаа ангаагаад гэх юм бол хизээж Монгол улс хөгжихгүй. Тэгээд энэ охиноос бүгдээрээ жишээ авцгаая. За ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Маш олон үйл явдлууд болсон ч гэсэн одоо бүгдийг нь бол танд хүргэж үнэхээр чадахгүй. Гэхдээ ерөнхийдөө энэ 7 хоногт болсон үйл явдлуудаа таймлаад өрлөө. За тэгээд энэ 7 хоног бол бас харьцангуй эерэг 7 хоног үлээ те. Олон сайхан эерэг зүйлүүд боллоо. За тэгээд ер нь одоо Монголд л одоо бүх юм болохгүй байгаад ингэж хүмүүс бас бодоод идэв юм шүү үгүй. Одоо дэлхийн бүхэл оронд асуудал байгаа. Бас болж байгаа зүйл байгаа. Монгол оронд маань ч гэсэн маш олон зүйл одоо сайнаар өөрчлөгдөж байна, болж байна, илүү дэвшиж байна. Бид нар илүү сайжирч байна те. Тэгэхээр ер нь ямар ч зүйл одоо дандаа сайжрах тал руугаа л ханддаг. Монгол улс маань ч гэсэн сайжрах тал руугаа явж байна. Мэдээж биднэрт асуудал байгаа. Тэгээд бид нар илүү сайжрах болно. Ингээд дараагийн 7 хоногт уулзцгаая. Би нэг Amras Weekly Show байлаа. Баярлалаа та бүхэндээ.